Сайн байцгаана уу? Намайг Бендрия гэдэг хоспих компани үүсгэн байгуулагч. Манай компани бол ноос ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн иргэдийн эдэл чиглэсэн ноос ноолуурын бүтээгдэхүүн дээр угаалга, цэвэрлэгээ, нөхөн засварын ажиллагаануудыг бол хийдэг. Та бүхэндээ зориулаад ноолуурын бүтээгдэхүүнийг хэрхэн зөв угааж цэвэрлэх вэ гэдэг талаар бяцхан зөвлөгөө хүргэе гэж бодож байна. Иргэдийн дунд ноос ноолуурын бүтээгдэхүүнийг угаалгын машинаар огт угааж болохгүй ч гэдэг юм уу, тийм янз янзын бага зэрэг ташаа ойлголт байдаг. Гараараа угаах нь мэдээж хамгийн давуу тал мөн ч гэсэн бас арай хялбар аргаар арай түргэн хугацаанд угааж хэрэглэх арга бас байдаг байна. За ноолуурын бүтээгдэхүүнийг угаахад хамгийн чухал нь усны температур байдаг. Халуун усанд угаач болохгүй. Одоо бүлэхэн 30-аас 35 градусын усанд угаана гэсэн заалт байдаг. Ер нь гэрийн нөхцөлд одоо усны температурыг тааруулахдаа хүүхэд усанд оруулахад 35-37 градусын усанд угаадаг. Яг л тэр температуртай усандаа угааж болно. Угаалгын бодисын хувьд бол гадуур худалдаанд байдаг первол, вул вош гэх мэт угаалгын бодисуудыг яг тэр зааврынхаа дагуу хэрэглэнэ. Үүнээс гадна угаалгын нунтгийг огт хийж болохгүй гэж хэлдэг яриад идэг ч гэсэндээ тэгж угааж болно. Аль болох эмзэг мэдрэмтгий арьсны одоо сенситив гэсэн угаалгын нунтгууд байдаг. Тэднээс ердийн хувцас угаадаг хэмжээнээсээ 2 дахин бага угаалгын бодисоо хийх хэрэгтэй. Тэгээд угаалгын нунтгаа ус руугаа хийхдээ эхлээд нэг бол усандаа маш сайн найруулах хэрэгтэй. Эсвэл одоо энэ ноолуурын бүтээгдэхүүнээ усандаа маш сайн оргосныхаа дараа угаалгынхаа нунтгийг хийх хэрэгтэй. Хэрвээ тэгээгүй тохиолдолд угаалгын нунтг маань өөрөө ноолуурын бүтээгдэхүүн, ноолуурынхаа энэ ширхэгтийг түлж гэмтэх аюултай байдаг. Угаахынхаа өмнө одоо энэ хувцсныхаа арай илүү бохирдолтой хэсгийг бол гараараа угаагаад цэвэрлэх нь зөв байдаг байна. Жишээлбэл энэ ханцооны үзүүрийн хэсэг бол хамгийн түрүүнд маш их бохирдсон байдаг. Ердийн эдийн савнгаар одоо зүгээр л ердийн барааны савн янз янзын холцгүй тийм барааны савнгаар ханцооныхаа үзүүрийг бага зэрэг савнджгаад их нухахгүйгээр бага зэрэг ингээд нухаад хэрийг арилгах чинь мөн тохойны хэсэгт бол арай илүү бохирдсон байдаг. Энэ захны хэсгүүд хормон энэ хэсгүүдэд бол арай илүү бохирдсон байдаг. Тэрнийг бас ялгаагүй эдийн савнгаараа савндаад хэрийг нь сайхан арилгачаад тэгээд тэрнийхэн дараа угаалгын машин 5 минут эргүүлж угаана. Угаасныхаа дараа гарч ирсэн бүтээгдэхүүнээ мушгихгүйгээр гартаа ингээд сайн баазаж усыг нь шахурч агаад сэгсрэгчэндээ угаалгын машиныхаа сэгсрэгчээр сэгсрэх юм. Тэгвэл 1 минут л сэгсрэхэд хангалттай. Тэрнээс удаан бол тэмч таатай биш ахна. За тэгээ сэгсрээд гараад ирэхээр ноолуурын бүтээгдэхүүн маань нэлээд өрчгөр болсон байдаг. Тэрнийг ингээд тэгшхэн зөөлөн гадаргуу дээр тавьж агаад ингээд тал тийшээгээ ингээд тэнэлгэж татаж юуг нь өрчгөрөө ингээд арилгачиж агаад ингээд сайхан илээд ингээд тэнэлгэж тавьж агаад хатаа чинь ингээд хатах юм бол маш хурдан, жигдхэн, цэвэрхэн янз янзын хэлбэр үүсгүйгээр хатдаг байна. За тэгээ хатаасныхаа дараа гэр ахуйн зориулттай ердийн уурын эндүүгээр ердийн одоо температурын вүүл гэдэг яг нэг тохиромжтой градус дээр нь тавьж агаад тэгээд цамцсандаа ноолуурын бүтээгдэхүүндээ нэг чанга дарахгүйгээр хөнхөө уураар нь ингээ эндүүдэд өгдөг байна. Энэ хөнхөө уураар нь ингээ бага зэрэг ингээ тойрог хэлбэртэйгээр тэгээд цамцаа өөрөө хэлбэрт оруулж агаад ингээ эндүүдэхэд цамц маань яг нэг зориултын одоо мэрэгжлийн газраар цэвэрлүүлсэн юм шиг тэгж цэвэрлж болдог.
Мөн бүрзэлт гэж яриад байдаг те бидний одоо өөрсний хэлж заажснаар бөөсдсөн байдаг ноол уран цамц маань. Тэр нэг одоо бөөс түүдэг машин гэдэг нэг сахлын машин шигмаар ингээд түүгээд байдаг. Тэр бол маш буруу. Тэрнийхээ орон зүгээр гараараа тэр бөөсдсөн одоо тэр бүрзэлт шааргалцсны гараараа түүгээд тах юм бол явандаа тэгж бөөсдгөө болчдөг. Тэгэхээр одоо ер нь бол хевс ч гэсэн ялгаа байхгүй анх ихэж худалдаж авснаас хойш 1-2 сар маш их сэв хялгаас гардаг. Тэрнээс л ерөөсөө ялгаагүй л гэж ойлгох.